Хэдэн жилийн өмнөд Солонгос Telegram апыг ашиглан үйлдсэн Nthroom гэх кибер бэлгийн үйлчилгээний ноцтой хэрэг дэлхийн нийтийн анхаарлыг татсан байдаг. 2018 оноос ихтэй энэ хэрэгээр дамжуулан хохирогчдыг бараг л виртуал боочлолд оруулж байсан нь болж гол зохион байгуулагч нь 40 жилийн хоригдол авсан. Энэ хэрэг ерөнхийдөө ил болоод шууд Blue House-ийн веб буюу монголоор л Deep Parliament-тэй төстэй зарчмаар ажилладаг сайт дээр хэргийн гол сэжигтнүүдийн нэр царайг ил болгоё. Яаралтай хатуу арга хэмжээ авъя гэх шаардлага бүхий өргөдлүүд дараалан гарч эхэлсэн. За тэгээд 24 цагийн дотор гэхэд 200 мянган хүний гарын үсэг цугларч хэд хоногийн дараа гэхэд Blue House-ийн өргөдлийн платформын рекордыг эвдсэн буюу 2 сая гаруй хүн гарын үсгээ зурсан байдаг. Өөрөөр хэлэх юм бол бүхэл бүтэн нэг өдөр хүрэхгүй хугацаанд л гэхэд маш олон хүний гарын үсэг цугларч Өмнөд Солонгосын засгийн газар энэ асуудлыг нэн даруй хэлэлцэх шийдвэрлэх шахалтанд орсноор гарын үсэг цуглараад ердөө 8 хонжооход буюу одоо 3 дугаар сарын 24-ний өдөр Чожубиний нэр царай олон нийтэд ил болсон. За тэгээд тэр 7 хоногтоо гэхэд цагдаагийн ерөнхий газраас нь кибер бэлгийн одоо хүчирхийллийн гэмт хэрэгтэд тэмцэх тусгай баг ажиллуулж Telegram-ыг нь шалгаж эхэлсэн байна. За тэгээд 4-р сарын эхний 7 хоног л гэхэд захин бэлгийн гэмт хэргийг зохицуулах хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг хилцэж эхэлсэн. За ингээд явсаар агаад 4-р сарын сүүл гэхэд энэ хэрэгтэй холбоотой 20 гаруй хүнийг баривчилж гол зохион байгуулагч нь за дээрээс нь санхүүгийн дэмжлэг үзүүлж ийсэн зарим нэг хэрэглэгчдийн мэдээллүүд нийтэд ил болсон. За тэгээ энэ хэргийг дуурайч хийжсэн гэх одоо төстэй бүлгүүдийг илрүүлж мөрдөн шалгах ажиллагааг бас идэвхтэй өргөжлүүлж байна гэсэн мэдээллүүд тухайн үедээ гарч ирсэн. Солонгосчууд зөв шаардлага хүргүүлээд хурдан хугацаанд гарын үсэг цуглуулж чадсан учраас ер нь бол ингэж хурдан ажиллахаас өөр аргагүй болгосон гэж хэлж болно. За тэгээд энээс 3 дахин их хүний гарын үсгийг цуглуулсан мөртлөө ямар ч үр дүнд хүрч чадаагүй нэг үйл явдал байгаа юм. Тэр нь 2016 он Их Британи Европын холбооноос гарах уу үлдэх үү гэсэн бүх нийтийн санал асуулга явуулахад саналаа өгсөн нийт хүмүүсийн нэг 52% нь гарья гэж хариулсан байгаа байхгүй юу. Тийм учраас засгийн газар нь Европын холбооны дүрмийн Article 50 буюу одоо Европын холбооны гишүүн орнууд өөрийнхөө хүсэлтээр холбооноосоо гарья гэж шийдэх юм бол мөрдөх ёстой тэр заалтыг хэрэгжүүлж эхэлсэн. За энэ заалтын дагуу бол Европын холбооноос гарах хэлэлцээг 2 жилийн хугацаанд явуулж эхлэх ёстой байдаг. За тэгээд тэрийгэ эхлүүлээд явж исэн чинь одоо Brexit-ийн үйл явцаас болоод тус улсын эдийн засаг за тэгээд ер нь хууль эрх зүйн маш олон төвөгтэй асуудлууд гарч эхэлсэн учраас нөгөө нэг гарья гэдсэн хүмүүс чинь Европын холбоонд ер нь хിവэрээ үлдсэн дээр юм байна гэж бодож эхэлсэн. За ингээд Article 50-ыг шууд цуцалъя гэсэн өргөдлүүд нэг нэгээрээ гарч ирээд e-petition буюу одоо Их Британий парламентын албан ёсны вебсайтад байрлуулж эхэлсэн. За бас л нөгөө Deep Parliament-тэй адилхан гэсэн үг. За энэ өргөдөл дээр ямар нөхцлүүдийг тусгасан бэ гэхээр эхний ээлжинд бол Article 50-ыг шууд цуцлая. Хоёрдугаарт нь Их Британийг Европын холбоонд өмнөх нөхцлөөрөө үлдээе гэсэн хоёр шаардлагыг тавьсан. За тэгээ маш богино хугацаанд 6 сая гаруй хүний гарын үсгийг цуглуулж чадсан. Тэгээ тухайн үедээ бол хамгийн олон дэмжигчтэй онлайн өргөдөл болж исэн. За тэгээд засгийн газар нь бүх нийтийн санал одоо асуулгаар Европын холбооноос гарья гэсэн шийдвэр гарчихсан байгаа. Эннийхээ дагуу явах хэрэгтэй. Тэгэхгүй бол хүмүүсийн одоо санал өгсөн одоо тэр сонголтыг нь үл тоомсорлсон хэрэг болно гэсэн байр суурийг баримтлаад Article 50-ыг цуцлахгүйгээр Brexit-ийн үйл явцыг үргэлжлүүлэх шийдвэр гараад тэгээд ер нь Их Британи Европын холбооноос гарсан юм төвхтэй. За ер нь бол ийм биелүүлэхэд хэцүү баг амьдрал дээр боломжгүй гэмээр шаардлага тавихын оронд бүх нийтийн санал асуулгаа дахиад явуулъя. За эсвэл Европын холбооноос гарах нөхцлөө дахин нэг хэлэлцээ гэдэг ч юм уу. Арай нэг бодтой биелж болох үст юм шаардсан бол зарим талаараа арай өөр үр дүнд хүрэх магадлал байсан гэж зарим судлаачид үздэг юм лээ. За Монгол улсын хувьд бол яг энтэй төстэй систем 2023 онд яг анх удаа албан ёсоор нэвтэрсэн байдаг. Улсын их хурлаас Deep Parliament-ийн системийн нийтийн өргөдөл зэсийг нээгээд 18 нас хүрсэн иргэн бүр өргөн барьсан хуулийн төсөл за энэ системдэр байрсан аливаа нэг санал асуулгаад саналаа өгөх, сонсгол явуулах, хуулийн төсөл өргөн барих хүсэлт гарах боломжтой болсон. За энэ нь Монгол улсын үндсэн хуулийн Монгол улсад засгийн бүх эрх ард түмний мэдлэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ гэсэн заалтыг хэрэгжүүлж байгаа маш чухал алхам болж байна гэж миний хувьд үзэж байгаа. За тэгээ нэг жил гаруй хугацаанд бол энэ системд нэг 300-аад орчим өргөдөл санаачилснаас ердөө 5хан шиг өргөдөл 100,000-аас дээш иргэний санал авсан. За тэгээ сонсгол энтрийг нэмэх юм бол арай өндөртэй гарч магадгүй. Тэргүүд бол ийм түвшинд байгаа. За тэгээд улсын их хурлаар хилцээр болсон энэ 5 өргөдлөө хараад үзэх юм бол нөөтийн буцаан олголтыг 5% болгоё, хувь хүний орлогын албан татварыг 1% болгоё, цалинтай ээжийн мөнгийг нэмье, нийгмийн татгалын шимтгэлийг 50%-аар бууруулъя, гадаад иргэн 100 жил газар ашиглах эзэмшгийг болиулъя гэсэн ийм 5 өргөдөл байгаа. За ингээд харахаар сая ярьсан Brexit-ийн жишээтэй нэлээд төстэй байгааз
бэлэгдэхэд жоохон хэцүү. Ихэнх нь нэлээд ийм огцом шийдвэр гаргахыг хүссэн өргөдлүүд байгаа. Тэгээ яг ямар үйл явцтай байгааг хараад үзэх юм бол нөөтийн буцаа олголтын хувь дээр бол ажлын хэсэг байгуулсан явж байгаа. За тэгээ хувь хүний орлогын албан татвар дээр 1 куб болгоё гэдэг дээр өчигдөр хэлэлцээд төсвийн байнгын ороонд шилжүүлсэн. За тэгээ байнгын орооны дарга нь болохоор татварын багцуулын төслийг боловсруулах ажлын хэсэгтээ энэ ажлаа шилжүүлье гэсэн саналтайгаа өөрөө илэрхийлсэн. За тэгээд товчхондоо энэ гарсан 5 өргөдлөөг ингээ харах юм бол яг ажил хэрэг болоо шийдэгдсэн байгаа нь одоогийн байдлаар хөрөнгө оруулалтын тухай хуулийн одоо гадаад иргэн 100 жил газар ашиглах эзэмшгийг болиулах гэдэг заалтал байгаа. За ингээд дүгнээд хэлэх юм бол бид альва асуудлаар ингэж эвлэлтэн нэгдээд гарын өсөг цуглуулад төрийн төвшөөдүүдээсээ шийдэл нэгж байгаа нь нэг том ахиц уг нь мөн. Гэхдээ цаашид энэ асуудал дээр илүү хэрсүү хандаж өргөдөл гаргах гарын өсөг цуглуулахаас эхлээд тухайн асуудлынх нь яг хамгийн зөв шийдэл нь юу юм бэ гэдэг дээр сайн судлаад одоо хууль эрх зүйн одоо мэрэгсэн төрийн бас байгууллага, хүний эрхийн байгууллага, эрдэмтэн судлаач нараасаа дэмжлэг аваад ингээ хамтдаа өргөдлөө боловсруулад арай нэг тодорхой хэмжигдэхүйц хууль ёсны ийм шаардлагыг төвшүүлээд за дээрэс нь олон нийтийн оролцоогоо бас давхар идэвхжүүлэх. Гэхдээ бас хэвлэл мэдээллийн байгууллагуудаас мөн тусалцаа авах зэрэгээр ингэж явах хэрэгтэй. За ингэснээр бид өргөдлийг одоо зөвхөн юм бичиг цаас болгоод үлдээх биш, засаг захиргаа болон хууль тогтоогчдынхоо бодлогод өөрсдийнхөө дуу хоолой хүргэж, айжмаар тодорхой өөрчлөлт шийдэл гаргуулах боломж биднэрт гарч ирэх хаа гэж найдаж байна.